За өнөөдөр нийгэмд бол одоо ингээд маш том асуудал үүсчээд эмч багш нар маань ингээд ажил хаялт хаяад за энэ 7 хоногч яг одоо ингээд амралтын өдрүүд байна. Эх 7 хоногоос одоо маш хүнд асуудлууд гарахаар байна. Тэгэхээр бид нар энэ тулгамж байгаа асуудлаа яаралтай шийдэхин тулд 3 гишүүн нийлээд нийт 22 зарчмын зөрүүтэй санал гаргаж байгаа. Тэгээ эндээс бол дандаа хасах санал байгаа. Өөр ямар нэгэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх төсөвтөр одоо нэмэх байхгүй. Хэмнэлт их зориулттай. Тэгээ энэ байнгын орон дээр бол энэ одоо зарчмын зөрүүтэй 8 санал байгаа. За тэгээд энэ гаргаж байгаа саналууд нь бол үндсэндээ бол яг одоо ингээд айгүй хэрэгтэй юмыг хасгаж байгаа юм шиг л одоо харах л ахал да. Гэхдээ бид нар ер нь олон жил энэ татаас гэдэг юмороо энэ чөлөө зах зээлийнхаа одоо боомлж байгаа. Одоо энэ одоо хөтөлбөрүүд одоо хизээ дуусах нь тодорхойгүй. Хизээ одоо өөрийгөө аваад явах одоо бодиттой тийм юун тодорхойгүйгээр ийм одоо хөтөлбөрүүдийг одоо олон жил одоо хэрэгжүүлж явж байгаа юм. Зах зээлийнхаа зарчмаар шинэ одоо тоглогч одоо энэ зах зээл рүү орох тийм боломж болцоо бол бараг хүнд болцсон. Яг тэгвэл одоо нэг хэдэн цөөхөн компаниуд яг энэ татаасыг авдаг. Тэгээ цаашдаа бид нар ингээд салбараа дэмжиж байгаа юм шиг ирнэ. Урт хугацаанд бид нар ингээд хорлоод байгаа ийм бодлого яваад байгаа маа. Тэгэхээр энэ ер нь өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн одоо энэ татаасыг бид нар нэг одоо үр дүнгийн нэг эргэж хараад тэгээд одоо ахаад нэг одоо эргээд нэг ярилцах хэрэгтэй биш үү гэсэн үндсэн дээрээс одоо эдгээр одоо саналуудыг гаргаж байгаа юм. За дараа нь тэр шинэ хошоог нь яг зэрэг санал гаргах үед нь дараа нь явъя. Үндсэндээ бол одоо дараах гаргаж байгаа саналууд бол яг энэ зах зээлийнхаа зарчмаасаа бид нар ингээд ухраа яваад байгаа. За хүнс бол чухал гэдгийг маш сайн ойлгож байгаа. Гэхдээ бид нар одоо энийг ер нь цаашдаа ер нь яг эдийн засгийн одоо зарчмаараа өөрсдөө одоо ингээд хувийн хвшлэн ингээд аваа явдаг энэ юм руу бид нар ер нь хизээ явдаг болох вэ? Энийг бид нар нэг эргэж харсны дараа энийг одоо яриа л гэсэн агуулгаар одоо оруулж байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар төсөв төртөг нэмэгдүүлэх юм бол байхгүй. Зөвхөн хэмнэлт одоо хийх тэгээд одоо тулгамж байгаа асуудлаа шийдэх зорилгоор эдгээр асуудлуудыг оруулж байгаамаа. Тэгээд гишүүдийгээ дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа. За инкрэсэт хариулъя. Ямсаар аханд энэ чинь улсын хурлын 36 дугаар тогтоолттой хуушлагдсан зарлууд байхгүй юу? Энэ хугацаатай 2028 онд хамгийн цаатал нь хэрэгжээ дуусах. Энэ үр дүнг энд байгаа бүх их хурл, бүх гишүүд тойрогт очиж ярих учиртай ийм л их хурлын бодлого. За тодорхой 19 нэр төрлийн бараан дээр л төрөлжиж байгаа. Анхаарч байгаа. Ковидын сургамж. Ковид дахиад нэг сар бид нар хөл хорой үргэлжлэхэд Монгол улс картын бараанд орохоос аргагүй байсан. Ийм хүнд байдал дээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг дүгнэлт хийгээд энэ хөтөлбөрүүдийг гаргаж ирсэн байхгүй. Энэ дотоодын үйлдвэрээр хангах ёстой 19 нэр төрлийн бараа үйлдвэрлэлийг эх орондоо бүтээе гэдэг бий болгоё гэж. Хүнсний аюулгүй байдлын асуудал байхгүй. Нөгөө талаар бидний чинь нийт 430 төрлийн хүнс бараа ийм хэрэглээ байгаа. Одоо та бид дундаж Монгол улс иргэн 430 төрлийн юм хэрэглэж байгаа. Үүнээс сонгож авсан 19 нэр төрлийн бараа хүнс боловсруулахын бодлого гарч ирсэн. Ингэж явж байгаа учиртай шүү дээ. 28 оноогод дуусна. Энэ бол бодитны хамтын ажиллагаа нэг үр дүн байх ёстой. Үр дүн гарч байна. Хэзээч одоо дотоодын бүтээгдэхүүн томоохон хувь эзэлгээс хөдөө аж ахуйн салбар дангаараа энэ жилийн 5.6% өсөлтийн 3.6%-ыг дангаараа бүрдүүлээд ороод ирлээ. 44 мянган ажлын байр шинээр бий болгоод ирлээ. Ялангуяа уул уурхай хамааралтай манай эдийн засгийн уул уурхай мөчлөг уналтанд ороод ирэхэд сөрж хөдөө аж ахуйн хөнгөлөлтийн салбар чинь босч ирж байна шүү дээ. Хамгийн олон хүнийг орон нутагт нь ажилтаа амьдралтаа байлгаж байна. Хамгийн олон мянган ажлын байрыг хангаж байна. Ийм салбараа бид нар энэ уул уурхайгаас ангид эдийн засгийг босгох гол бодлого маань энэ шүү дээ. Ингэж ойлгож хандаж нэг ажлын ард гармаар байна. Тэрээс ингэж үгүйсгээд үг хэлэхдээ салбарыг үгүйсгээд бодлогыг үгүйсгээд ингээд өөрийнхөө мэдээллийг нэг юм үнэн зөв юм шиг хандаад байх хайр нь жоохон болмоор байна. Цаана ийм нарийн бодлого учир шалтгаан үүсэж байгаа гэдгийг, үр дүнгууд гарч байгаа гэдгийг. Зөвхөн экспорт гэхэд одоо энэ жил манай нэг ноолуурч нэг 404 сая доллар экспорт өссөн бол 600 сая доллар руу очих нь байна. Бид нар нэг 10-20 саяас хэтэрч үзээгүй махны экспорт маань
3 жил дараалан одоо 300 сая долларын экспорт хийх гэж байна шүү дээ. Эн чинь цаана мал аж ахуйг ямар их том дэмжиж байгаа хөшүүрэг болж байгаа зүйл үлээ. Үр тариа газар тарианы салбар чи экспорт гаргадаг болж хувирж байна. Олон үйлдвэрүүд шинээр нээгдлээ, өргөтгөлөө. Энэ хөтөлбөр чинь хөдлөөд эхэлсэн байхгүй да. Дөнгөж хөдлөөд эхлэнгүүд нь суурийн зогсоох энэ ихтгэл одоо энэ хүсэл зэрэг мохоох юм юмыг бид нар ерөөс ярьж болохгүй. Айл болох дэмжиж ингээ хувийн хвшлийн хийж байгаа ажил. Манай яамны бүх бодлого байна шүү дээ. Бүх төсвийнхөө бараг 90%-ийг хувийн хвшилдээ энэ бодлогын дэмжиг болгож өгч байгаа. Хуучин шиг сайд аваад өөрөө дур мэдэн зарцуулдаг, энэ тэнтэй хойролдог зүйл огт үгүй. Яавал нэг төгрөгийг 10 төгрөг болох уу гэдэг юм хөшүүргийн зарчмаар л энэ арилжааны банк Монгол банктай хамтраад энэ бодлогод хэрэгжүүлээд яваад байна шүү дээ. Тэр талаас нь гишүүд манайг ойлгоод энэ ягааж хасч болохгүй. Сүүг бол ягааж хасч болохгүй, ногоогоо ягааж хасч болохгүй. Энэ үрээ хасан гэж одоо байж боломгүй Монгол хүний сэтгэлээс гарч боломгүй зүйл шүү дээ. Үрээ идэхээр үнээгээ ид гэдэг. Эх хонд тарих нөөцлөх үрээ өнөөдөр байхгүй болгоё гэж байна. Эний чинь бодлогын хувьд энэ жилийн ургацаас аль хэдийн аваад бэлдээд хураагаад зойрон хадгалтаад хүлээгээд авцсан байхгүй юу? Он гараад мөнгөний өгдөг. Ийм мэдээ салбарын асуудлыг мэдхгүйгээр ингэж хандаж ерөөсө болохгүй. Энэ болгон чинь дараа нь залруулшгүй том алдаа хохиролт үзүүлээд байгаа нь саяны тэр Улаанбаатартай холбоотой 150 мянган тоног бид нар Оросоос хуух хэмжээнд очлоо. Сая бодлогын алдаа гарлаа шүү дээ. Дотооддоо хангаж ирсэн зүйлээ ингэж унгааж болохгүй.